Одоо манай Ахмад эмч нарын менингит бол бараг ховор байдаг тий. Тэгээд улирлын чанартай одоо дийгддэг, үүсдэг гэдэг үс нь одоо л ерөөсөө тийм биш. Одоо магадгүй бидний одоо бүхэл юм өөрчлөгдөж штэ тий. Одоо энэ зөндөө олон төрлийн мэдхгүй вирусууд гарч ирж байна. Зөндөө олон төрлийн халдварууд бидний хэрэгжилж байгаа хоол хүнстэй чанартай чанаргүй маш олон зүйл нөлөөлж байгаа. Энтэй холбоотой ч юм уу одоо ерөөсөө улирал хамаарахгүй болсон. Гэгээ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гэгээ эрүүл мэнд подкастыг алдалгүй сонсоод өөрийнхөө эрүүл мэндийн боловсролд бас багч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсье. Тэгээд дээрэс нь манай Гэгээ эрүүл мэнд подкастыг одоо бусдад бас шеэрлэж, лайк дарж түгээгээрэй гэж бас хэлхэн зүйтэй байх. За ингээд өнөөдрийн манай Гэгээ эрүүл мэнд подкастын шинэхэн зочноор улсын 1-р төв эмнэлгийн мэдрэлийн эмнэлэг зүүн төвийн их эмч Ням жаргал өргөдөө оролцож байна. Анагаах ухааны магистр ахлах цэргийн эмч байна. Өдрийн мэнд танд. Өдрийн мэнд. За бидний урилгыг хүлээж авч бас бидний цаг зав зарцуулж байгаа танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. За мэдрэлийн эмч тий. Тэгэхээр яг одоо энэ мэргэжлийг сонгоод та бас одоо хэр удаан ажиллаж байна тий. Өөрийнхөө талаар яриач хэлцүүлээч тий. За би 2012 онд Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийг төгсөж ирсэн хүний эмчээр. За ирээд одоо 1-р эмнэлэгт мэдрэлийн яг нарийн мэргэжлийн эрсдэнтэд сураад тэгэл одоо 14 оноос хойш улсын 1-р төв эмнэлэгт одоо ингээд 11 дэх жилдээ ажиллаж байна. 11 жилийн эмнэлгийн салбарт эмчээр ажиллана гэдэг бол бас багахгүй туршлагыг бас хоримтлуулна үст тий. Манай эмнэлгийн хувьд бол нөгөө бүх орон нутагт тэгээд одоо 3 дугаар шатлалын эмнэлэг болохоор бүхэл одоо манай эмнэлгээс цаашаа нөгөө газар үгүй гэдэг шиг бүхэл нөгөө нэг хүнд тохиолдлуудыг эмчилдэг. Тийм болохоор нөгөө энэ тэндээс одоо ховор тохиолдлууд их олон нэрнэ. Тэр болгонд ингээд юу нь бол суралцдаг. Тийм баг тийм. Эмч хүн чинь ерөөсөө тэгээд одоо нэг бусад мэргэжил бол магадгүй 4 жил сураад ингээд яг ажиллаа явдаг байх л та. Эмч нар ч юм бол ерөөсөө хөгшөрсөн ч гэсэн суралцаа явж байгаа юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар бол одоо байнга л одоо цаг одоо мөч бүрдэл суралцахгүй гологддог. Яг тэгэхээр анагаах ухаан ч одоо ингээл өдөр тутамд ингээ хөгжиж шнэ. Тийм одоо ч гэсэн би сурсаар яваа. Одоо утахгүй бас 9 сард Тайван руу явж сурахаар ингээд одоо бэлтэж байгаа. Тийм. Та ер нь одоо эрхүүд суралцсан гэж байна шүү дээ. Ер нь одоо хаана яаж ер нь мэргэжлээ ахиулж дэвшүүлж явсан мэд талаараа яриач тий. За Оросд бол одоо төгснөөс хойш магистратыг хамгаалсан. За тэгээ Тайван манай одоо их тасгийн хувьд бол Тайваны үндэсний их сургууль руу одоо эмчрээгээ мэргэжилт дэвшүүлэхээр их явуулдаг. Тийм. Бараг хамтарч ажилладаг гэсэн үг тийм. Одоо тийм. Тэгээд 2017 онд одоо нөгөө тархины бүлэн хайлуулах чиглэлээр бас тэнд одоо мэргэжилт дэвшүүлээд ирсэн байгаа. Тийм. Одоо бол мэдрэл булчингийн бичлэг гэдэг нөгөө гар хөлийн саажилттай ийм захын мэдрэлийн эмгэгтэй ийм хүмүүст хийгддэг шинжилгээ байдаг. Тэр чиглэлээр явж одоо дэвшлүүлэх гэж байна да. Тасралтгүй суралцаад. Одоо ер нь энэ олон улсад дэлхийн нийт чинь анагаах ухаан одоо хиймэл оюун ухаан руу бараг орчлоо шүү дээ тий. Робот мэсцэл центр гээл тий. Тий. Одоо мэдрэлийн юун дээр ч гэсэндээ бас энэ дэвшлүүд бас адилхан л явагдаж байгаа биз? Явагдаж л байгаа. Дэлхийн нийтдээ бол тий. Манайд бол гэхдээ хараахан одоо арай хөгжөөггүй. Гэхдээ мэдээж ирээд бол илүү гэрэлтэг гэгтэй харагдаж байгаа тий. За мэдрэлийн ингээд тэгэхээр одоо 11 жил ажилласан хүний хувьд тий ер нь одоо ингээд ирж байгаа тусламж авж байгаа хүмүүс ялангуяа 1-р эмнэлэгч аягүй ачаалал ихтэй байдаг тий. Тэгэхээр ингээд одоо энэ Монгол Орны өнцөг булан бүрээс ирж байгаа хүмүүсийн дотор ер нь одоо ямар өвчин илүү зөнхөлж байгаа юм тий бас анхаарал татах одоо энэ анхаарал хандуулах шаардлагатай ер нь ямар одоо энэ асуудал байна гэж харж байгаа вэ? За мэдээж одоо тархины харуулт бол маш илбэг байдаг. Гэхдээ одоо ард иргэдэд харуултын талаарх танин одоо мэдүүлж байгаа одоо сурталчилж байгаа эмчнэрийн өгж байгаа зөвлөгөө бол их байдаг. Одоо сүүлийн үед илбэгшээд байгаа хүчин юу вэ гэхээр менингит гэж хүчин байгаа. За энэ хүчний талаар бол хүмүүс тэр хараахан тэр болгоно мэдээл хомс байдаг юм болов уу гэж надад зур санагддаг. Тэгэхээр би өнөөдрийн сэдвийг бол энэ чиглэлээр хүмүүстээс хүргүүл арай үр дүнтэй юм болов уу гэж бодсон. Тийм. Нөгөө менингит гэхээр хүмүүс одоо нөгөө халдварт дээр бүртгэгдээд байгаа одоо цахилгаан менингит тий. Тэрийг гэж ойлгож бас магадгүй. Тэгэхээр энэ нөгөө менингит чи өөрөө нөгөө үүсгэгчээс хамаарад бас янз бүр юм бэ штэ. Тий. Би ч бас нэг хальт нэг судалж үзлээ. Тийм тэгсэн чинь харин үүсгэгчээс бас өөр юм бэ.
мэдээж одоо халдварт тал руугаа бас явдаг нь байдгийн байна. Тэгээд таны одоо яг мэдрэлт чиглэл рүүгээ хандж байгаа энэ нь одоо юу байгаа юм те энийг бас үзэгчдэд гоё сайхан тайлбарлаж өгөө ярьж өгөөч те. За менингит гэдэг өвчин бол тархины бүрхүүлийн үрвэслийг хэлж байгаа. За тэгээд тэр бүрхүүлд байгаа үрвэсэл тархины эд рүү ингээд нэвчээд орох юм бол одоо тархины эдийн болон бүрхүүлийн үрвэсэлгээд одоо арай хүндэрчин гэсэн үг. Менингоэнцефалит гэж нэрлэдэг. Ангаа ухааны хэллэгээр бол тий. За одоо миний одоо ярих менингит гэх юм бол одоо гарал үүслээс хамаарат одоо бактерийн шилтгаантай мó тий. Бактери хол идэт менингит, вирусын шилтгаантай ах юм бол вирусын менингит, за тэгээ мөөгөнцрийн менингит. За гарал үүслийн хувьд бол анхдагч, хоёрдагч гэж хуваагддаг. За анхдагч гэдэг нь одоо уг хүн халдвар аваад тэрмэн шууд одоо тархины бүрхүүлийг өргөсүүлэх юм бол энэ анхдагч менингит. Хоёрдагч менингит гэдэг нь хүний одоо организмын хаана нэгтэй ямар нэгэн байдлаар одоо халтур байгаад тэрнээс үүдэлтэйгээр одоо хоёрдагчоор тархийг гэмтээдэг. За жишээ нь энд юу байж болохоор уушхны одоо сүрье байж болно тийм ээ. За тэгээд одоо хамар дайврын хүндийн өргөслүүд байж болно, чихний өргөсөл байж болно. За одоо энэ тэнд ингээ хүмүүст хатаг гардаг тийм үү. За энэ хатагны хүндрэлүүд байж болно. Гэх мэтлэн олон шалтгаан байдаг. Тэгэхээр манай ард иргэд бол бас төдийлн энэ дээрээ сайн анхаардаггүй. Тэгээд дандаа нөгөө нэг энэ процесс маань явагдаад хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг тохиолдлууд байдаг. Одоо нөгөө идэт өргөсөл хатаг гэхэлэр магадгүй одоо хөл дээр гарсан хатаг байж болно шүү дээ. Тэгээ энэ нь одоо ингээл удаан уучраал ингээ яваад тэгсүүлдэ энэ менингит болох боломжтой юм байна шүү дээ. Магадгүй хүмүүс бас яахаараа тэнд одоо хөлн дээр хатаг гарахад хаасан тэр тээшгээ те толгоор очиж үйлчлээд байгаа юм ч гэж бодож иш магадгүй тэгэхээр яг ямар одоо процесс явагдаад байна гэдгийг тайлбарлаж өгөөч. Ер нь бол яг энэ менингит гэдэг өвчин маань агаар туслын замаар, за хавтлын замаар, за тэг цусаар дамжиж одоо тэр тархины бүрхүүлийг өргөсүүлдэг. Жишээ нь одоо вирусын халдвар бол мэдээж агаар туслын замаар байгаа тийм ээ. За энэ одоо нөгөө идэт менингитийг үүсгдэг одоо энэ бактериуд манд дандаа цусаар дамжиж явагддаг. Энэ чинь хүний организм дотор бүгд л эргэлдэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм замаар явагддаг болохоор хүмүүс чинь одоо ингээл нөгөө менингит онцлогтлоо өрт чинь гэдэг тайлбарлаа хэлэхээр бараг нөгөө гайхдаг байхгүй. Яагаад энэ төр гэл. Тэгэхээр нөгөө ний чинь угаасаа л хүний биед одоо энэ халдварын процесс явагдаж байгаа бол одоо үсэх магадлал маш өндөр. Гэхдээ яг хүн болгонд энэ үсэхгүй л одоо толгой дараалан хатаг гарсан хүн болгонд очиод менингит өвчин үсэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр одоо дархлааны асуудал байна. Тийм ээ, уг хүний биеийн онцлог байна. Одоо эдгээр хүчин зүйлтээр л ингэж үсэж байгаа. Тэгэхээр бас хүн болгон бас би одоо ийм юмтай шүү дээ. Энэ одоо энэ менингит болчих үү гэсэн бас айдас автахгүй байх нь бас зүйтэй байна тий. Гэхдээ яг ер нь бол юу зөвлөх вэ гэхэлэр иймэрхүү үед бол мэрэгжлийн эмчт ихлэ үзүүлэх шаардлагатай зайлшгүй. Одоо манайхан ч айгүй нөгөө нэг амнаас ам дамжиж бинийг эмчилдэг тий. Одоо тэр мэн юу гэхэлэр одоо миний толгой өвдөд байна гэл нэг лугаа залгадаг. Тэгэл эсвэл аптектаар очивол толгой өвдөд ингээл дур мэдээл им уучдаг. Гэтэл тэр им мэн яг тэр өвчнөд нэг нөлөөлөх. Одоо жишээ нь вирусын менингиттэй хүн байлаа гэж бодоход одоо антибиотик уугаад бол тэр эмчлэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг л вирусынхаа тийм эмээг уух хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг буруу эмчилгээ нэгдүгээр тийж цаг алддаг. За хоёрдугаар гэх юм бол нөгөө нэг шинж тэмдгээ бүдгрүүлээл ингээ яваад байдаг. Тэгэхээр нөгөө өвчин маань даймжирч ингэсээр хагаад манай яаралтай түргэн тусламж дээр одоо ухаанг болцсон ч юм уу, таталт өгсөн ч юм уу нөгөө хүнд хэлбэрт рүү орцсон байдалтай ирдэг. Тэгэхээр ерөөсөө одоо хоолоо өвцсөн ч гэсэн хамар одоо битүүрсэн чихнээс булаг гардаг ч байна уу те. Тийм үед яг л мэрэгчлийн эмчд үзүүлээд тэгээд тэр эмч маань үзээ шаардлагатай бол дараагийн алхмыг бол хийх шаардлагатай. Шинж тэмдэг гэхээр одоо яг юу гэж болох вэ те? За ер нь бол ямар ч төрлийн менингитийн үед бол толгой өвдөн. За тэгээд цаашлаад мэдээж толгой өвдөж байгаа юм чинь дотор мухаар нь огн бөөлжин. За хал ууралт явагдана. За одоо сүрээгийн менингитийн үед бол бүр одоо оройн цагаар илүүтэй их өндөр халуурдаг. Тийм халууралт явагдана. За тэгээд нөгөө нэг одоо үрвсэл маань тархины одоо тэр тархин дотор ч ингээ бүх одоо мэдрэлүүд явж байгаа шүү дээ. Тэр мэдрэлийг гэмтээснээрээ сонсгол буурах. За хараа муудах, нүдний харааны одоо саажилтууд өгөх, нүүрний саажилт өгөх.
За тэгээд бүр гар хөлийн саажилт өгөх, унал таталт өгөх, солиорлын шинжүүд өгөх, дэмэрх тийм ээ. Ийм шинжүүд бол гардаг. Эднэр нь бол бүр хүндэрсэн тохиолдолд гарах гэдэг нь үү? Ер нь бол янз бүр. Тийм. Одоо тэр яг хүний бас биеийн онцлог нэгдүгээрт нөлөөлнө. Хоёрдугаарт мэдээж тэр үрслийн хэмжээ хэр их байгаагаас хамаарна. Хэр удаан хугацаанд тэр хүчин дамжирч явсан байна тэндээс хамаарна. Тийм. Тэгэхээр бас харилцаа адилгүй л юм тий. Тэгэхээр нэг шинж тэмдэг ярьлаа. Одоо дараагийн шат мэдээж нэг онцлогоо байгаа шүү дээ. Яг одоо ийм ингээд очиж байгаа хүнийг яаж одоо ялгаж онцлох юм. Зарим өвчнүүдийн хоорондоо нөгөө шинж тэмдгийн адилхан учраас ялгаж онцлоход бас бэрхшээлтэй байдаг гэдэг шүү дээ тий. Тусгаалсан ийм одоо онцлогооны ийм шинжилгээ юм байна уу тий? За мэдээж шалгуур одоо байдаг. За эхлээд бид нар бол нөгөө ерөнхий халдварын шинж байна уу хүнээ үздэг. Тэр мэн яах вэ? Чихүүдс хурж гин үү? За тэгээ халуурч гин үү тийм ээ? Одоо эднэрийг үзнэ гэсэн үг. Хоёрд нь болохоор менингийн шинж гэж байдаг. За тэр бол нөгөө толгоо өвдөх, бөөлжих. За тэгээд нөгөө нэг гавал тархины одоо ийм саажилтууд байна уу тийм ээ? Тэрийг үзнэ. За мөн цаашаа дамжраад одоо бид нар мэдрэлийн үзлэгээ хийдэг байхгүй юу нөгөө алхаараа тогшиж үзээд за ингээд бол нөгөө менингийн ингээд 3 ийм шинжүүд байдаг. За тэр шинжүүдээс мэ хитэн үсэж ин гэдэг. За тэрний дараагаар бид нар үнэхээр энэ шинжүүд үсээд ийм байх юм бол бид нар нусны хатгалт гэж хэлдэг хамгийн нэмтэр хүнд. За тэр одоо нусны хүндэд эргэлдэж байгаа тэр шингэнийг аваад бид нар онцлогоонд явуулдаг. За ингэснээрээ бид нар нөгөө нэг одоо ямар хэлбэрийн менингит байж болохоор юм гэдэг одоо нэг зураглал гарч ирдэг. Тэгээд тэн дээрээ үндэслээд дараагийнхаа эмчилгээний одоо шийдвэрээ гаргадаг. Мэдээж одоо тэр шинжилгээнд дээр жишээ нь сүрээ тал руугаа илүү байх юм бол бид нар бас тэрийг одоо үүсгэх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр сүрээ мэн одоо альч хаанч байж болох учраас бид нар одоо цээжний зураг авах те одоо энэ тэндээс нь бактериолог авах өсгөрлөх ийм одоо алхмууд бол хийгддэг. Зөв. Энэ нөгөө хүүхэд байхад л одоо менингит гэл сонсоход их л актер их л хүнд өвддөг хүүхдүүд те менингит чих юм бол тий одоо нөгөө тархины юм асуудалтай болчлоо энэ төр гэдэг энэ өвчний хоруу чанар бол нэлийн их үү үлдэж болно. Тэр бол одоо ямар одоо шинжүүд үлдэж болох вэ гэхээр хүнд бол нөгөө тархи хавгандаг. За тэгээд нөгөө нэг тархины одоо гавлын дотоод даралт ихсдэг, тархины усжилт гэж үсдэг. За ингээд ирэхлээр нөгөө унж татдаг болж үлдэж болно. За нөгөө харааны мэдрэлийн саажилтууд маань одоо үлдэж болно, тийм ээ. Гар хөлийн саажилт үлдэж болно. Ер нь бол ийм одоо зүйлүүд ал үлдэж болно. Тэгэхээр аль болох нөгөө цаг алдахгүй хурдан эмчлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол насан туршдаа бас л одоо тахир дутуу те ийм одоо хүн болох эрсдэл байна л гэсэн үг. Бас л эв аюултай л өвч юм те. Тэгээ энэ ч одоо насан турсан хүмүүст ч гэсэн байгаад байна уу? Тийм, насан турсан одоо бол энэ менингит бол улирлын чанартай энтер гэж ярьдаг байсан. Тийм. Одоо намайг бүр эмч болохоос өмнө одоо манай Ахмад эмч нарын менингит бол бараг ховор байдаг тий. Тэгээд улирлын чанартай одоо дийгддэг үсдэг гэдэг үсэн. Одоо бол ерөөсөө тийм биш. Одоо магадгүй бидний одоо бүхэл юм өөрчлөгдөж штэ тий. Одоо энэ зөндөө олон төрлийн мэдхгүй вирусууд гарч ирж байна. Зөндөө олон төрлийн халдварууд бидний хэрглэж байгаа хоол хүнстэй чанартай чанаргүй маш олон зүйл нөлөөлж байгаа. Энтэй холбоотой ч юм уу одоо ерөөсөө улирал хамаарахгүй болсон. Би одоо сая 3 хоногийн өмнө жижүүртэй байсан. Өөрийнхөө жижүүртэр 2 менингит авч байгаа. За өчигдөр бас 1 менингит ирсэн. Ингээд өдөр болгоно ерөөсөө тэр чинь зөвхөн ажлын бус цагаар шүү дээ. Одоо чинь жижүүрт хоног гэдэг чинь ажил тарснаас хойш маргааш өглөө хүртэл хариуцж хонжоход тэр оройны шөнийн хугацаанд л 2 тийм хүн авч байгаа шүү дээ. Тэгэхээр маш илбэг болцсон байгаа. Менингит бол тэрэн дотроос онцлогдохгүй яваад хүндэрж байгаа хүмүүс нь хидчнэн байгаа үлээ. Тийм дотроос онцлогдоод ирээд бас ингэж байгаа нь хэдүүлээ. Тэгэхээр ард иргэдэд хэлэхэд бол ямар нэгэн завьар гарахад ер нь мэрэгжлийн эмчтэд бол үзүүлэх хэрэгтэй. Тэрийг үтсний үндсэн дээр үнэхээр дараагийн онцлогоо шинжилгээ хийх үү гэдэг шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээж одоо толгоо өвцсөн хүн болгон дээр очил бид нар нуснаас авахгүй шүү дээ. Тийм. Хүмүүс магадгүй одоо толгоо өвцсөн ч гэсэн тоохгүй яваад иж бас болох юм те. Ингээд энэ одоо шинж тэмдгүүдийг нь одоо төсвөрлөө төвчээд ингээд яваад ах боломжтой ийм одоо шинж тэмдэг үйдэг юм болов уу? Яадаг юм бол те. За энэ асуулт айгүй таалагдлаа. Тэгэхээр манай одоо амбулатороор айгүйх юм толгоо өвдөлтүүд айгүйх үзүүлдэг. За тэгвэл менингитийн толгоо өвдөлт, энгийн толгоо өвдөлтөөс юугаар ялгаатай юм бэ гэхээр
толгойн архаг толгой өвддөг ч юм ер нь толгойн өвдөлттэй хүмүүс бол өвдөж байгаа л алга болол цэвэрэн те дахиад нэг ямар нэг юм хүчин зүйл дээр сэтрэл буцаал өвдөөл ингээ алга болчдөг. Менингитийн үед өвдөж байгаа толгой өвдөлт бол тэгж сарнаал зүгээр олоол ингэхгүй шүү дээ. Даймжран одоо дордож бүр улам өвдөлтийн эрчим нэмэгдэж ингэж явдаг. Тэгэхээр манайхан нөгөө өвдөлтөө амхандаа ингээл нөгөө нэг хүн хүнээс зөвлөгөө аваад одоо яад өвчин намдаах юм уугаад шинж тэмдэг жоохон бүдэгрээд нөгөөх нь сүултээ нөгөө бүр тэрэндээ дарагтахаа болоод ирсэн үед эмнэлэгт ханддаг байхгүй. Тийм. Тэгэхээр толгой өвдөлт бол тийм хэлбэрээр явагдана. Тэгээ магадгүй нөгөө халууралт бол бас хүн болгонд ажиглахдахгүй бас байж болно. Тэрмээ нэлээд хэсэг хугацааны дараанаас ажиглахдж халууралт бас яг бүх шинж тэмдэг зэрэг бүгдээрээ өгнө гэсэн ойлголт бас байхгүй л дээ. Магадгүй одоо яг түрүүн таны хэлсэн одоо толгой өвдөлт нь бүр ерөөсө тарагддаггүй. Яг л нөгөө өдөр болгон одоо 8 цагийн зайтай бол нэг юм барьдаг штэ тухайн өвчнийг те толгой өвдөлтийг ч юм уу те. Ингээл үргэлжлүүлэл дахиад өвдөд байгаа тохиолдолд бол ер нь бол эмчэд хандаад үзүүлчихэд бол гэмгүй юм байна те. Үзүүлэх шаардлагатай энэ бол. Мэдээж одоо үзүүлэхгүй явснаас болж асар их эрсдэл гарах нь шүү дээ тий. Эмчилгээ нь ер нь ямархуу төрлийн байдгийн боллоо. Эмчилгээ талаас нь ярил манад одоо хэр одоо оновчтой гэдэг юм уу тий. Энэ эмчилгээний одоо шинэ энэ гарч байгаа юу арга технологиуд нь хэр нэвтэрсэн байдаг юм болоо. Эмчилгээ бол Монгол улсын одоо хувьд бол хангалттай сайн хийгддэг. Тий. За тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө яг эхэлсэнтэй ямар вирус, ямар бактериэр үүсгэж байгаасаа хамаарат эмчилгээний сонголт өөр байдаг. Тэгэхээр вирусын шалтгаантай менингитийн үед вирусын эмчилгээнүүдээ хийгдчихнэ. Тий. Яг оновчтой онцлоод оновчтой эмчилгээ хийгдэх юм бол менингит маш хурдан сэрэгдэг хүчин өгнө. Тий. За тэгээ бактерийн гаралтай байвал тэр чинь нөгөө бид нар нусны усаа бас ингээд нyan судлалын шинжилгээнд илгээчдэг байхгүй явуулдаг. Тэгээ тэн дээр яг нөгөө үзээд ямар нингийн халтур явагдаж байна. Тэрэнд нь аль антибиотик үр дүнтэй байна гэдээ ингээ гараад ирчихдэг. Тэгэхээр бид нар эхлээ гарааны антибиотикуудаа авч жагаад тэр хариу ингээд ус хөрлөөд ирэнгут нь бидний хийж байгаа антибиотик яг энд дарагдаж байна уу? Дарагдчихвэл тэрийгэ өргөжлүүлээ явуулдаг. Биш байх юм бол тэр мэдрэг антибиотикоо хийгээ явдаг тий. За одоо мөөгөнцрийн шалтгаанд менингит хамгийн сүүлийн үед айгүй ихсэж байгаа. Энэ мэн бас одоо нөгөө антибиотикын самбраагүй хэрэглээ тий одоо дур мэдээл нэг хоол өвдлөгдчихвол антибиотик таарсан таараагүй антибиотик аваалуудаг. За урт хугацаанд дуудаг. За мөн одоо нөгөө дархлаа дарангуулах ийм хэрэгэлдэг одоо гормон эмчилгээнүүд хийм хавдартай хүмүүсүүд хийм эмчилгээний дараа дархлаа суларсан хүмүүстээс одоо үүсэх хандлага их байгаа. Мөөгөнцрийн менингит ерөн ховор гэхдээ сүүлийн үед бол бас одоо бүртгэгдэж байгаа тийм бүртгэгдэж байгаа тийм. Одоо жишээ нь мөөгөнцрийн менингитийн үед бол тэр вирусын эмч нөлөөлөхгүй, антибиотик нөлөөлөхгүй зөвхөн мөөгөнцрийн эсрэг л одоо эмчилгээг сонгож хийднэ гэсэн үг. Тийм. Сүрээгийн менингит байна. За сүрээгийн менингитийн үед бол яг л нөх сүрээгийн авдаг сонгомол одоо 3-4 хослол юм байдаг. Тэрийгээ л уuna гэсэн үг. Гэхдээ хамгийн удаан хугацаанд хэрэгэлдэг эмчилгээ нь бол ямар менингитийн үед гэхээр сүрээгийн менингитийн үед бүр 3-3 сарын хугацаанд удаан хугацаанд ууж ичнэ мэн засварлыг авдаг байна. Би ярин түрүү яг танаас асууж очсон бидний нөгөө эмийн замбраагүй хэрэглээ энэ өвчнөд ер нь ямар хөө байдлаар нөлөөлт юм бэ гэсэн та баг хариулчих шиг байна. Тийм. Ер нь байна. Одоо жишээ нь жилийн өмнө над дээр нэг хөдөө орон нутгаас нэг менингиттэй хүн ирж исэн байхгүй юу? Залуу. Тэгээ тэр залуу болохоор бараг 2 сар антибиотик хэрэглэсэн. Тэгээ яг ингээ манад ирсэн ер нь бол биеийн байл айгу хүнд тэгээд нөгөө өрөвслийн үзүүлэлтүүд нэлээд өндөр. Тэгээ анх чинь бараг тэр мөөгөнцөр гэдэг юмыг бараг тэр үеэс хойш тавьж гисэн байхгүй. Тэгээл нөгөө эмчилгээ хийгээл нөгөө хүн маань ингээл зовир нь айгу гой намдчихж байгаа. Бүр ямар зовирг болцсон. Гэтэл шинжилгээ маань яг л хിവэрэ багтдаг. Тэгээ сүултээ ингээл бүр уншаал ингээл за энэ яг мөөгөнцрийн менингит болж таарлаа. Тухайн үед чинь яг ерөөсөө л энэ хитэн менингитэл боддог байсан. Тэгээд ерөөсөө мөөгөнцрийн эсрэг эмчилгээ аваад бүх нөгөө эмчилгээгээ ерөөсөө өөр юу ч аваагүй. Гэтэл 3 хоногийн дараа нусны ус авахд нөгөө нэг бүр октоосо бууж байгааг ус маань хивэн болцсон. Тэгэхээр тэрнээс хойш за ийм юм ер нь бол айгүйх үүсэж эхэлж байгаа юм. Тэгээ тэрнээс хойш бас мэрсэр 2-3 ч тохиолдол гарсан. Тэгэхээр тэр хүнтэй яагаад тийм удаан хугацаанд антибиотик хэрэглэсэхээр зүгээр л миний бөөр өвдөн гот өөрөө хэрэглэлчдэг.
ханаа давлаагангууд одоо тэр чинь бас нөгөө ковид мовидын үеэсэн. Тэгэл нэг жоохон ханаагаал ингэхлээр л очоод антибиотик аваад хэрэглэлчихдэг. Тэгээд тэр нь бараг 2 сар хугацаанд ингээ явсан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр манайхан ч бас л айгу сайхан дур мэдчих имчилгээ хэрэглээ шүү. Бас нэг эмчийн ярианаас би сонсч ирсэн нөгөө антибиотикийн дасал гэж бас аюултай гэж яриад байдаг шүү дээ тий. А гэтэл нөгөө мөөгөнцрийн эмийн дасал чинь бас бүр амар аюултай байдаг гэж сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр бас энэ бас ер нь тэгэл альва юмны тун ихтэн гэдэг чинь бас л хоруу чанартай тий. Юмны тунд багтах чинь бас хоруу чанартай. Тэгэхээр альва ямар ч тохиолдол ямар ч эмчилгээг ерөнхийдөө яг л тунгийн ихтүүлэхгүй, тунгийн багдуулахгүй л хэрэглэх хэрэгтэй. Тэрнээс ингээл өрөөсөд чинь насан туршдаа байнга хэрэглэн гэсэн үг биш шүү дээ. Яг байнгын хэрэгэлдэг юмнууд бас байгаа шүү дээ. Тэр хүн одоо жишээ нь зүрхний одоо стенттэй, зүрхний асуудалтай цус шингэлэх юм байнга хэрэглэх хэрэгтэй хүмүүс байна. Одоо тархины манай цус самсрах хэлбэрийн харвалттай хүмүүс, даралт хэсдэг хүмүүс байнга уух гэдэг яг тий унж татдаг хүмүүс л уналтын эсрэг юм ээ. За энэ бол архаг яг ингээд бүр тогтцсон юм болохоор тэр эмчилгээнүүдээ байнга уух хэрэгтэй. Гэтэл одоо энэ бусад төрлийн одоо энэ менингит энтерч болвол тийм мөнхийн тийм эмнээс хамааралтай бол биш аахгүй. Нэг сайхан яг тохирсон эмчилгээг хийлгээд авах юм бол тий. Айгу хурдан яг ингээд эмчилгээ нь яг одоо жишээ нь идэт менингит байлаа гэл яг тэр бүр ингээд солиорл молиорлын үе үгэн амар бүр ингээд галзуу хүн шиг бүр ингээд стилтэхгүй тийм одоо өөрчлөлтүүд өгдөг байхгүй менингит чинь бүр тийм штэ. Тэгэн гут яг ингээд онсон эмчилгээ хийгдээд ирэн гут 3 хоногийн дараа ч юм уу 4 хоногийн дараа бүр ирүүлэх хүн шиг ингээ болчихдог. Тэгээ бүр яаж ирснээ ч мэдэхгүй, ямар авир гаргаснаа ч мэдэхгүй. Тэгэхээр яг нөгөө онсон эмчилгээ хийх юм бол маш хурдан сайжрал авдаг. Тэр одоо нөгөө тэгж одоо нөгөө солиорч байгаа ч юм уу те дэмэрч байгаа тэр юм нь одоо тэрэнд хүрэж байгаа шалтгаан одоо юу байгаа? Тэр тархины тэр өрөвслээс л болж одоо тэр хөөрлийн байдалд ийм юуны байдалд оруулж байгаа. Одоо тэр тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Тийм шууд нөлөөлж байгаа гэсэн үг тийм. Ямар аюул. Тэгэл уналт таталт өгнө, байнгын таталт өгнө. Ер нь бол хэцүү хүчин штэ менингит бол бас яг одоо нас барах тохиолдол байна. Байлгүй бах уу тий. Тэгэхээр тийм одоо амар хөнгөнөр бас бодчихлохгүй. Аюултай байна. Тэгэхээр үзэгч маань ч гэсэндээ сая эмчээр нь сонссон бах эмийн хэрэглээг тий. Вирус бол зөвхөн нөгөө вирусынхаа төрлийн эмийг хэрэгжилж ийж антибиотик одоо өрөвсөл бол антибиотик тий. Мөөгөнцөр бол мөөгөнцөргээ ингээд им болгон чинь бас нөгөө чиглэлтэй гэдгийг бас эмчээ маань ярианаас бас олж сонссон бах. Энийг бас би давхар ингээд сануулаа хэлж. Тэгэхгүй бол манайхан чинь шууд ханаа төрлийг гингүүд яг ямар төрлийн юу вэ гэдгийг мэдэхгүйгээр шууд им аваад уучих тохиолдол байдаг байхгүй юу тий. Харин ч одоо нөгөө хуулийн чангараад бас ч гэж учиртай болчлоо тий. Тий. Одоо энэ өвчнөөс чинь тэгвэл одоо нөгөө сэргийлэх боломж байгаа мó? Ер нь сэргийлж болдог өвчин гэж байдаг шүү дээ тий. Яг уу мэдээж одоо нөгөө нэг одоо вирусын менингит байлаа гэхэд ч одоо ингээл чи агаар туслан юмар яадаг болохоор бас яг одоо дархлаагаа сайн байлгах хэрэгтэй мó да. Одоо аль болох тэр халдвар хамгааллынхаа дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй. Ямар нэгэн шинж тэмдэг одоо дээрх хэлсэн завиурууд ингээд одоо илэрх юм бол тэрийгэ ирээд үзүүлцдэг байх хэрэгтэй. Тэгэх юм бол ядч цаг хугацаа алдахгүй. Тийм гэсэн үг. Одоо идэт менингит байлаа гэхэд энэ тэнд одоо идэт халдвар гарлаа гэхэд ирээд тэрийгэ үзүүлцдэг. Тэндээсээ бактериологийн шинжилгээ аваад яг тэрэндээ таарсан эмчилгээгээ эхлүүлцдэг. Тэр менингит болж хүндрэхээс өмнө тийм ээ. Одоо нөгөө нэг хомхоо байдаг штэ. Хомхоодлоочлоо гэлдэг. Тийм хомхоо. За тэр чин бас нөгөө тэр чин нэгсэндээ вирусын алдвар шүү дээ. Хоёр дахьчаар ингээд үүсээд бас менингит үүсгдэг. Тэгэхээр би бол одоо өөрөө яг ийм тохиолдлууд дээр ажилладаг болохоор энэ тэнд одоо урал ам дээр хомхоо гарвал бүр шууд надаа яана одоо менингитээр өвдчих үедээ гээд тэр дор нөгөө нэг ацклавира uuнд тий вирус эсрэг тосоо түрхэн ингэж нөгөө нэг одоо дардаг. Тэгэхгүй бол тэр чинь ингээд тоохгүй явсараад магадгүй тухайд тэр херпсэн гараад ингээд гайг болчдөг тийм ээ. За хэд хоногийн дараа ч юм уу сарын дараа ч юм уу менингит болоо хүндэрчсэн явчихдаг. Тийм. Тэгэхээр одоо жишээ нь яг л вирусаа гарсан бол цаг тухайд нь үзүүлээ зөвлөгөө авч явах хэрэгтэй гэсэн үг. Тийм тэр нэг хомхооны вирусыг ч нөгөө эмэгтэйчүүдийн эмчнэр хүртэл хэлдэг юм билээ шүү дээ. Жирэмсэн тохиолдолд зулбах эрсдлийг бас өгж болдог гэд тээ. Тэгэхээр бас энэ вирусын халдвар чи ер нь
эвгүй хүндхэн юм шиг байгаа юм тийм. Асуудал. Манайхан ч одоо ингээл машин зшинд ингээл нэг жоохон чимээ дуу гарахад л баг гүйчжэл засварын газар үзүүлдэг шүү дээ тий. А тэгмэхдээ өөрсдөө тоохгүй. Бүр ингээд зарим хүмүүс бүр амар ингээд том буглаа болцсон хэрнээл тэгэл яваал юм. Тэгээд тэр нөгөө бүр яг тийм менингит болоод оржирсан хойно үзүүлээд тэгээд имчлүүлдэг байхгүй. Би бүр тийм хүмүүсээ бас айхуу гайхдаг. Ийм хинэггүй хүмүүс бас олон байлгүй ах уу тий. Тэгэхээр тийм юм дээр хэрвээ анхаарах юм бол бас ядаж энэ менингит гэдэг өвчнөр одоо 100% хамгаалж чадахгүй маа гэхэд те дараагийн эрсдлүүд нөгөө хилдэг насан туршдаа унжддаг болох те тэгэл одоо жишээ нь тэр усчлалт тархины усчлалт гэдэг ийм хүндрэл гарах юм бол тэр чин цаашлаа тэр усчлалт нь их байх юм бол унал таталт өгөө тэрнээс хамгаалахын тулд тархинд ингээл шуунт гээл мэс засал хийгдээл ингээл дараагийн эрсдлүүдийг юм бол тийм юм гарахаас өөрийгөө сэргийлж гинэ л гэсэн үг. Тийм. Эрт илрүүлэг бас яг энэ төрлийн өвчнийг илрүүлэх бас юм юу болж чадчихэв нөө? Боломж чадлагүй ах уу? Ер нь бол эрт илрүүлэхээр бол одоо яг уу за менингитийн одоо за жишээ нь тэр сүрээ мүрээ гараад ирлээ гэж бодъё тий. Тэгэх юм бол одоо тэр чинь гастер тий лавшруулад ингээд тодруулна. За тэгээд одоо жишээ нь цусны шинжилгээ, үргэслийн үзүүлэлтүүд өндөр байлаа гэхэд энэ тэрний шалтгааны хайн гэх мэтлэн ер нь бол маш чухал хэрэгтэй тий. Шууд одоо яг ийм юмар яг ийм өвчний шинж тэмдгээр яаралтаагаар орж ирэхгүйгээр тий урдчлан сэргийлээд үзүүлж явах хэвчээ бас ийм шалтгаан нөхцөл үүсхийг үгүйсэхгүй гэдэг ингээ үзүүлчихвэл бас их дөхөмөл юм да тухайн хүндээ тий эмчилгээний магадгүй нөгөө хоног хугацаач тэр тий зардал мөнгөний хувьд ч гэсэндээ хамаагүй одоо эрт илрүүлэх тусмаа л баг болно үсттэй ер нь тий шүү дээ. Тэгээд улсаас одоо ийм гоё боломжийг өгч энэ ард иргэдтэй тий тэр чинь очиол зүгээр одоо хамрагдчихна. Тэрийгээр одоо айгүй олон хүчин бас эрт илрүүлэхээр онцлогдож байгаа ш. Харин тэгж юм тий. Энэ яг энэ менингит гэдэг байгаа өвчин чинь ер нь гадны улс оронд ер нь хэр одоо илбэг тохиолддог юм өвчин би таны одоо явж исэн газар оронд ч юм уу тий ямархуу байр байдалтай байдаг юм бол энийг та Ер нь л одоо мэдээж энэ дэлхийд дахинд бүхэл газар энэ вирус, бактери одоо энэ бүхэл өвчлөл байгаа шүү дээ тийм. Тэгэхээр адилхан л тохиолдож байгаа. Зүгээр нөгөө хүн ам одоо манай чинь 3 сая гарна те хүн ам одоо хэр их нэгтэрсэж суурьсан ямар байна тэрнээс хамаарал тооны хувьд наанцаан байгаа болохоос шүү ялгаагүй л адилхан байгаа. Тий. Зүгээр яг нөгөө онцлуурын хувьд бол бас нэг арай нэг манах жоохон тийм байж магадгүй. Яг тэгэхээр одоо тэр чинь усны усанд ингээл бүр задлал тийм төрлийн тийм вирус те одоо яг энд нь ийм төрлийн ийм мөөгөнцөр гэл ингээл бүр нарийн ингэж одоо гарч ирдэг бол биднэрт амар амар ахгүй. Тий. Яг ясамдаар бол Монголын одоо энэ эмчнэр зүгээр нөгөө нэг юм нилээн одоо нөгөө шуудата будаан дотроос одоо ингээд яад энэ зүү хайж байгаа шиг яг л тэгжэл бид нар оншилж эмчилж байгаа байхгүй. Тэг би л мундаг гэж хэлнэ Монголынхаа эмчнэр. Яа тэгэхээр гадаадд бол тийм биш байгаа шүү дээ. Шинжилгээ авлаа явууллаа. Яг энд яг тийм хэлбэрийн тийм одоо юу байна гэдэг ингээд бүр тоочны нарийн гараад ирчин. Тэгэхээр яг тэрнийхэн дагуу эмчилгээ хийчихэж байгаа тий. Манайхан бол тэхгүй шүү дээ. Бараг л нөгөө нусны усаа бараг аваад бид нар чинь хардсан шүү дээ. Өнгө мөнгөний хараал гэрэл тараал тунгалаг байна уу, тундастай байна уу те. Одоо гэл бүх юм ингээл бараг 7 хоолгүй нөгөөдгөө. Тэгэл бүх талаас нь гэдэг. Тэгэхээр би л онцлуурын хувьд тийм ч гэсэн хангалттай сайн бид нар бол эмчлээд хүнээ бол эрүүл саруулга гаргадаг. Эмчлэгтэй гарсан тохиолдол одоо би 11 жил за резиденттайгаа нийлээд 13 жил би улсын 1-р төвөмлөгт ажиллахдаа эмчлээд гаргасан менингиттэй өвчин хүндрээ дахиад ирсэн тохиолдол бол байхгүй. Энийг бүр бардам хэлмээр байна. Тэгэхээр бол мундаг гэж би бол энэ одоо бүх мэдрэлийн эмчнэрээ бол хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээ эмчнэртэй ингээ ярилцлага хийхээр айгүй ам бардам хэлдэг нь яг наад өгүүлбэрч байхгүй юу? Манайх яг одоо соног төхөөрөмжийн хувьд те шин юм нэвтрүүлэхийн хувьд хоцрогдоод явж байгаа гэж болно. Гэхдээ манай эмчнэр бол хамгийн одоо шилдэг ийм эмчнэр байдгаа гэж ярьдаг байхгүй юу? Энэ бас таны амнаас ч гэсэн яг адилхан гарч байна. Тий. Ур чадрын хувьд бол манайх угаасаа хаач газарддаггүй тий. Дээгүүр явдаг юм шиг байгаа юм.
менингитийг мэдээж одоо заавал одоо эмчнэр одоо та түрүүн бараг хэллээ шүү дээ нөгөө нэг шинжилгээг нь бараг 7 хоног ээжээж оншоо тогтоогоод тодорхойлоод тэ эмчилгээг хийдгийг чинь сүүлийн үед чинь нөгөө бараг утасны цаанаас хүний үсчээд зөвлөгөө өгдөг тохиолдол айгүй илбэг болчихлоо одоо яаж яхад нөгөө Facebook social гэж юм айгүй хөгжчихлөө ийм юм айгүй харагдаад байгаа юм тэн дунд нь шүү дээ тий одоо над дээр ингээд айгүй идэт юм гараад байна би одоо энийг яах вэ гэхэд нөгөөх нь одоо ийм юм тавиа боочих тийм юм ингээд хийчих гэдэг юм уу тийм зөвлөгөө өгж байгаа тохиолдлыг бас мэрсэр харж л байсан тэгсэн чинь яг одоо ингээд таны яриг сонсон чинь нөгөө идэт өрөвсөл юмыг бас тоохгүй орхиж болохгүй тий дур мэдчих бас имжлэг хийж болохгүй юм биш тий энэ дэр та юу ямар байр суурьтай байдаг вэ би яг наадах дээр чи бүр амар имзэглэлдэг яа тэгэхээр одоо ингээд нөгөө Facebook орол ингээд харангуут яг тийм бидэг шүү дээ одоо юу лээ нэг саяхан нэг жирэмсэн их байгаа аахгүй доошоогоо цус гараад байна 5 сартачлуу тэгээд одоо яах вэ мах уу гэсэн чинь нөгөө доор нь ингээл баахан хүмүүс зөвлөгөө өгсөн байхгүй би бүр тэрийг хараад юу вэ гэж бодгоцоогүй тэр чи одоо тэгээд юунд тэндээс зөвлөгөө авах биш одоо эмчэд очиж үзүүлэх дүм одоо тийм гих мэтчлэн ийм юмнууд айгүйх ажиглагддаг эмч хүн гэдэг болвол хүнтэйгээ харьцах хэрэгтэй нэгдүгээр хүнээ хараад одоо хойлоо шиг те одоо харьцах хэрэгтэй би одоо гар хурж үзэх хэрэгтэй. Арьс саслын ямар бүх юм тий. Тэгээд эн чинь ярилцсан, үзлэг хийн, маш олон юм дээр тулгуурлаж ин чинь оншигддаг юм тавигдчихж байгаа шүү дээ. Тэгэхдээ л одоо зүгээр ингээл одоо бид нар л хүртэл идэх хөөх залгаад. За миний ийм юм ингээд байна. Яах вэ гэдэг. Тэр чи одоо бид нар ямар лам биш шүү дээ тий. Одоо шууд тийм юм авьяас чадвар байхгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Би одоо тийм хүмүүсийг тэгэхээр гайхдаг. Тий. Одоо мэдрэлийн өвчин гэдэг өөрөө айгу онцлогтой өвчнүүд байдаг. Хүнийг ерөөсөө ингээ хараад за энэ хүн бол нүүрний тэг шимтэй байна. Нүдний хөдөлгөөн тэгж хөдөлж байна. Ам морь ч юм уу те нүдэн гэсэн байна. Энтлийн гар нь жоохон юм одоо сул ч юм уу те эсвэл энтэл гар шуу буглаг тэр хэсгээр ингээд хатан гарсан одоо нарийссан байна. Бид хэд ч хүний алхаа явдлыг хүртэл харна. Энэ хөлөө ингэж зөөж ингээд баг зүгээр ингээд хараад хүртэл онш ер нь бол 50 ш ихний эл чинь одоо амбулаторт үзлэг хийж илээ хүн орж ирлээ те. Ингээд харангуйтаа за энэ хүн ч одоо энэ тэндээ сорь болцсон уналт өгдөг хүн байна да гэл. Тэгээ яг тэр ундаг хүмүүс чинь өвдөлтөй тэнд хаан чамаг унцдаг. За тэгэл одоо юу гэдэг нэг гар хөлөө ингэсэн орчвол харавсан нүүр ингээд татуулцж байгаа юм бойл. За нүүрний мэдрэлийн саа өгөөд идэгсэн гэдэг ер нь хүнийг ингээд ажигладаг. Одоо бид нарын хамгийн нэгдүгürt хийдэг юм. Тэгэхээр бусад төрлийн одоо эмчнэр ч гэсэн яг л ялгаагүй байгаа. Доторын эмч гэхэд бас л ингээд өнгө салцт те арьс салцт одоо юу склер ингээд бүх юмыг харж байгаа шүү дээ. Одоо мэдцлийн эмчхэд хүндээ хүрнэ хөвлөгийн тэмтэрнэ гэл ингээл тэгэхээр одоо тэгж би биендээ зөвлөгөө өгдөг бол үнэхээр энэ бол бүтэхгүй. Одоо энийг бол болох хэрэгтэй. Тий. Тэр хүмүүс ч гэсэндээ бас тэгж ханддгаа бас болох хэрэгтэй. Тий. Тэр чи одоо болохгүй ш. Тэр чи нэг үсэндээ хүнийг хорлож байгаа байхгүй юу? Тэрэн дотроос за нэг 10 адилхан завир байлаагт нэг хүнд магадгүй тэр зөвлөгөөнд таарч болох юм. За үлдсэн 9 нь үгүй л ахгүй да. Тэр чинь одоо зөндөө олон тэр нэг шинжээр илэрдэг юм явцтай өвчнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингэж зүгээр сошиалор ч юм уу уцаар ч юм уу ингээ би бинээсээ дам ингэж зөвлөгөө авдаг бол үнтэй бол би нэг дэмждэггүй. Тэглгүй яг энэ бол мэдээж одоо жоохон гаж буруу явагдаж байгаа л одоо нэг хэлбэрл юм да тий. Та яг одоо энэ өвчтний үед одоо тий магадгүй бас ийм тохиолдол байхыг ч үгүйсэхгүй. Ингээд ер нь хүмүүс ер нь зөвлөмж хэлэхэд юу зөвлөх вэ? Ер нь бол мэдээч альва ямар нэгэн өвчнөд хүрэж байгаа шалтгаан бол хүний дархлаа бидэг тий. Тэгэхээр дархлаа гэхэлэр манайхан дийлэнхтэй нэг л амар тийм витамин одоо ингээл бараг суцаараа тариулаа л тий. Байнгын уугаал ингээл нэг л тариа ингээл хэлэхлээр л айгуу сайн болдог юм бодоод идэг үгүй шүү дээ. Дархлаа гэдэг бол хүн бүтэн нойртой. За тэр нойртой гэхэл ингээл бүтэн өдөржингаа ингээл унтах биш те. Яг нөгөө гүн одоо нойрны бүх одоо нөгөө гүн нойр руугаа орж амарсан мэдрэмж авдаг байх хэрэгтэй. За одоо энэ цэнхэр дэлгэцийн хэрэглээ, утасны хэрэглээ энийгээ тааруулах хэрэгтэй. За мэдээж хорт зуршлууд байна те. Энэ чинь бас асар ихээр тархийг гэмтээж байгаа.
эд хэсгийг ингээд одоо унгааж байгаа, хүлж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг энэ дээр анхаарах хэрэгтэй. За мэдээж яг огт юм хэрэглэхгүй байхан хайшаа. Гэхдээ нөгөө одоо дархлааны үйл ажиллагааг дэмждэг одоо витаминуудаа тодорхой хугацаанд шүү дээ, байнга бол биш. Уудаг байх хэрэгтэй. За тэгээд нөгөө бусад одоо стресс аль болохтой стресст өртөхгүй тэрийг одоо яавал би яг ийм юмнаас гарахын тэр одоо арга барилаа мэддэг байх хэрэгтэй. Спорт маш чухал. Зөв хооллолт тийм ээ. Одоо ийм юм дээр анхаарах юм бол харьцангуй бас нөгөө нэг дархлаа дэмжих суурин болов гэж би бол хардаг. Би бол одоо өөрөө эмч хүн ч гэсэн хизээч би нэг юм уух тийм одоо сонирхолтой бол биш. Ийм байдлаар явахыг бол хүсдэг. Тэгээд дараагийн асуудал юу вэ гэхээр мэдээж ямар нэгэн завиур хүн эрүүл хүн бол хэр баргийн нэг завиур өгөөд тахын харьцангуй гайгүй шүү дээ. Толгой огт өвддөггүй хүн гэж энэ дэлхийн хорвоо дээр байхгүй. Ямар нэгэн шалтгааны одоо үндсэн дээр өвдөж болно. Гэхдээ тэр төр зур одоо алкогол хэрэглэлээ маргааш нь толгой өвдөж болно. Тэгээ энэ бол өвчин биш шүү дээ энэ төр зурын. За ханиад манад аваад ингэчээ төр зуртаа өвдөж болно те. Тийм биш бүр ингээд нэг л биш өөрт санагддаг тийм ээ ингээд аймжирсан хүчтэй эсвэл одоо тэр яг өмнө хилдэг шиг одоо тэр хатаг идэ буглаа одоо юу идэв те хамар мамар ингээд одоо битүүрч барьдаг те хоолоо өвддөг ийм тохиолдол тэр яг мэрэгжлийн эмчт нь очиж үзүүлээ зөвлөгөө авчих хэрэгтэй. За ингэх юм бол харьцангуй бас одоо өөрийгөө хамгаалцдаг юм болов уу гэж бодож байна. Баярлалаа амч. Би бас танаас асуумаар мэдрэлийн одоо яг энэ эмч болсон тий яг заавал одоо мэдрэлийн эмч болсон бэ гэдгийг бас танаас сонсомор санагдаад байна л та. Мэдээж одоо өвчтнүүдийнхаа төлөө амар их санаа зовдөг тий айгүйх одоо өөрийгөө хөгжүүлдэг ийм хүн байгаад байгаа байхгүй юу? Анх бол ер нь энэ мэрэгчлэг би оюутан байхдаа л яг одоо энэ мэдрэлийн эмч болон гэж бол сонгосон. Нэгдүгээр курст ороод хүн чинь ингээл нөгөө бүгд хоёрдаг шүү дээ. За тэрний ч юм ч алтай эмэгтэйчүүд ч алтай юм уу тэр ч алтай юм уу гэл ингээл явж исэн. Тэгээд яг нөгөө нэг хойно ч нэг 4-р курс 5-р курсад яг мэдрэлийн хичээл ордог. Тэгээд анх орсон. Тэгээд надад хамгийн гой санагдсан юм юу гэхээр ингээл нөгөө ухаангүй байсан одоо хүн байлаа тий. Тэгээд тэр маань ингээд бослоо саажилтдаа ч гэсэн тэр хүн ингээд сэрэгдээд ингээд нэг гар хөл сулч гэсэн ингээд явдаг. За тэгээ нүүрний морилт өгсөн юм байна. Сэргээд ингээд нүүрэн засардаг ингээд одоо хүнийг тэр чин нүүрний одоо саач гэсэн өгцөн байгаа хүнд сэтгэл зүйн үед ямар байх вэ тий? Айгу хэцүү шүү дээ тэр чин. Тий амь насанд аюултай биш ч гэсэн. Тэгэхээр ийм юм одоо юунуудыг хараад надад айгу тийм гой санагдсан байхгүй. Тэгэл би юусэн яг тэр 4-р курсаас авах мэдрэлийн эмч болон гэл одоо шийдсэн. Тэгээд энэ мэрэгчлээ сонгосондоо би өөртөө ч гэсэн баярлалдаг. Гоё мэрэгчл манай мэрэгчл. Мэдрэлийн эмчийн одоо ажлын тий хэцүү нь юу? Мэдээж одоо гой сайхан нь бол энэ нь шүү дээ тий. Ухаангүй байжгаад хэвтэж байгаа хүнийг одоо хугацааны дараа сэргээж ийн, босгож ийн, хөл дээр нь явуулж ийн гэдэг бол мэдээж мэрэгжлийн бас гоё юу нах тал нах. Одоо хүнд бэрхшээлтэй хэцүү тал бас байна үз. Тэлгүй ах уу. Ер нь бол хамгийн гол асуудал бол нөгөө за ар гэрийн одоо ар гэр болон эмчийн хооронд харилцаа шүү дээ. Тэгэхээр манай одоо өвчтөе хүмүүс л яадаг вэ гэхээр сэргэлт айгу удаан байдаг. Тэр чинь бүхэл бүтэн нөгөө тархины төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж байгаа маш олон эд ис ингээд одоо ажиллагаагүй болж байгаа. Тэгээд тэр чинь сэргэхэд айгүй хугацаа хэрэгтэй. Тэрнээс мис заслын өвчин шиг биш аахгүй. Мис засал олгоо байлаа өвдөл амар өвдөлт өглөө олгоог нь авлаа маргааш нь өдөрсөнд нөгөө завир нь авах болчдөг. Манай өвчин бол удаан хугацаанд сэргэлт авдаг юм өвчин нэгдүгээрт. За энийг бол бас хүмүүс бол нөгөө ойлгодоггүй бараг л хизээ инхийн босхын юм гэдэг. За нэгдүгээрт энэ асуудал байдаг. Хоёрдугаарт бол одоо харвалт бол нөгөө даймжранд ордож явагддаг байхгүй. Одоо ингээл хүлээ авахар орж ирэхдээ ухаантай орж ирнэ. Ингээ хил ам нэтэрсэн ч юм уу те. Тэгээд тэрмэн ингээ яг ингээ хэдэн минут хэдэн цагийн дараа ингээл ч нөө тархины үйл ажиллагаа шаантаглан гэж байдаг. Ингээл шаантаглал хэдий зэрэгцээ явагдчихин тэрнээс хамаарат ухаангүй болоод унтаарад тэгээ нас ордог ч юм уу те. Яг тэр хүн анх орж ирэхдээ л тийм том хэмжээний харвалт өгсөн. Зүгээр үүсэж байгаа шинжүүд нь ар араасаа ингээд одоо даймжраа явдаг байхгүй. Гэтэл нөгөө нэг одоо яралтаагаар орж ироод ийм юм болсны болоход бол нөгөө хөл дээрээ орж ирсэн эрүүл саруул орж ирсэн. Одоо тэрийг тайлбарлаад байхад ойлгохгүй шүү дээ. Зарим хүмүүс бол тэгээд одоо танад орж ирээд ийм юм боллоо гэдэг.
Гэтэл яг үнд суурин дээр тэр харвалтны хүргэсэн шалтгааныг нь үцхээр өөрсдөө имээ таслалцсан. Даралт одоо хэсдэг хүн бол имээ таслаа ичиж байгаа байхгүй юу? Сар мараар эсвэл тэгэл архи марх уудах ч юм уу те ингээд нөгөө өөрсдөөсөө хамааралтай зүйлээ хийгээгүй. Чихрийн шижинтэй хүн байлаг сахарын юм одоо бүр таслаа ичсэн ч юм уу те. Тэгэд ийм ойлголтууд байдаг. Гэхдээ яг харьцангуй одоо сүүлийн үед бас ингээд нөгөө одоо сошиал хөгжөөд мэдээлэл ингээд эмчнэр маань их өгдөг болоод тий ард иргэд маань ч гэсэн тэрийг үздэг болоо за бас ийм байд юм байна тэгтийн байна гэдэг ойлголттой болж байгаа учраас харьцангуй бас тэр маань бага байна л та. Яг өнөөдөр хоёул нөгөө нэг менингит гээд сэдвээ онцлоод ярьж байгаа учраас нөгөө харуулт те яг энэ одоо бусад яг онцлог байнгын ингэж одоо илбэг гардаг энэ өвчнөр чиглэлсэнгүү л те. Гэхдээ та бас одоо энийг үзэж байгаа үзэгчдэд бас те ямар зөвлөмж зөвлөгөө хэлэх вэ? Одоо сая ингээ харуулт ярихлаар та хэллээ шүү дээ. Эмээ тогтмолуудгүйгээд хорт зуршлаа хэрэгэлдэг нөлөөлөх сөрөг хүчин зүйлсүүдийг энэ бүгднийг хэрэглээ явж идэг тийм тохиолдол илбэг байна гэдэг ч шүү дээ. Яг хоо ер нь бол тархины харуулт бол одоо нас баралтай өндөртэй хүчин шүү дээ. Тэгээ нас барал өндөртэй тахир дутуу болж үлддэг. Цөөхөн хүмүүс бол амьдралын буцаад хэвийн хэв маяг руугаа шилжиж чаддаг. Тэгэхээр даралт одоо жишээ нь энэ харуултанд хүргэдэг хоёр төрлийн харуулт байдаг байхгүй юу? Нэг нь ингээ судас ачаалаад дэлхий болоо задардаг. Тэр нь даралт хэсэлтийн хүчин зүйлтэр ч юм уу те. Судасны гажиг цүлхэн байж байгаа задардаг. Нөгөөх нь судас очоо бөглөрдөг. Тэгэхээр нөгөө тархины үйл ажиллагаа маань ингээд нөгөө цус ангамжгүй болдог. Тэгэхээр энэ одоо хоёр төрлийн хэлбэрийн харуултын хувьд бол үүсэж байгаа шалтгаан мэдээж нэгдүгээр даралт хэсэл байгаа. Зүрхний эмгэгүүд байна, чихрийн шижин байна, тархины судасны хатуурлууд байна тий. За тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр мэдээж одоо даралт хэсдэг хүн бол даралтны эмээ ерөөс тасалж болохгүй уухал хэрэгтэй. За чихрийн шижинтэй хүн байдаг бол тэр одоо сахарын эмээ тогтмол хинаа явдаг байх хэрэгтэй. Судасны гажиг цүлхэн одоо байдаг болвол тэрийгэ эртгэн үзүүлээд одоо эн чинь бүх одоо тий нэг усын 1 2 3 дугаар эмнэлүүд бүгд хийгдэж байгаа шүү дээ. Судасны доторх шинжилгээнд хамрагдаад тэгээд тэр их чинь дотроос нь бөглөхөө нээлттэй тэр судасны цүлхэнг одоо хавчгуу тий ийм хэс ажилбаруудаа хийгдэн. Их юм бол одоо харуултанд хүрэх эрсдлээс бас өөрийгөө сэргийлж чадна л гэсэн үг. Баярлалаа амчаа. Манай өнөөдрийн подкастад оролцоод менингит өвчний талаар хор уршиг нь ямар гэдгийг за мөн дээрэс нь бас харуултан дээр ч гэсэндээ бас тодорхой хэмжээний зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За Гэгээ эрүүл мэнд подкаст үзэгч та бүхэнд хүрлээ. Манай өнөөдрийн зочноор улсын 1-р төв эмнэлгийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Ням Жаргал өргөдөж оролцлоо. Анагаах ухааны магистр ахлах зэргийн эмч гэсэн юм цолтой эмч манадаас өргөдөж оролцлоо. Бидний урилгыг хүлээж авч бидэнд бас цаг зарцуулсан тань үнэхээр их баярлалаа. Таны ажил амжилт хүсье.